болон өдөрчүүд өндөр насны асуусан өвөө Батчирийн хамаатан болон цугласан нийт бүх хүмүүстэй одоо манад орхныг бүтээж манад орхны насны авшиг гэж энэ насанд барцдаггүй ирээдүйд одоо сансан хэрэг сэтгэлжлэн бүтэх тухай тийм ерөөл байна. Тэгээд энэ борхны магтаал 18 магтаал ерөөл дэргүүднийг уншаад сүүн дахил өргөё. Тэгээд энэ сүг унснараа насанд барцдаггүй бүгдөө ерөөлийн саруул сайхан сансан үйл сэтгэлжлэн бүтгэхийн тухай ерөөл юм. Малгай чимчээс зургийг за. За манай за болно. За. За тэгээд хаант яг энэ тавьчих. Энэ эдэний энэ тавьчих. Энэ тавьчих. Нэг дөрвөлжээ санд тавьчих. нэг ширээч юм санд тавьчих. Түр тур тангисгийж байна. Наад биш тавьчих. Наад гэж авч авч. Юу санд шиг юу яасан. Өнөө гэдэг ширээ тавьчих. За би зогсовчна. Одоохон нэг чи. Одоохон тавьчих. Би юу авчих. За. Юу тавих. Энийг өгөө. Авсалтаа. Алби өгөө. За юу тоо. Өвөө тавтай даамсараа. Баяр хүргээд авах. Тавтай дээ. Авсараа. Энийг амсараа өгөө. Оо за. Төмөр амсараа. 1938 онд 11 настайдаа Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд 1-р ангид элсэн орж 1943 онд бага сургууль төгсжээ. 1943 оны намар 16 настайдаа Улаанбаатар хотын офицерийн сургуульд орж суралцсан. 1949 онд төгсөөд Ангаах ухааны их сургуульд элсэн орж 1 жил 6 сарын хугацаатай Ангаах ухааны их сургуульд суралцжээ. 1952 оны 2 сарын 10-нд буюу 25 настайдаа ажлын гараагаа эхлэн барилга материал үйлдвэрийн яамны харьяа, шохон, цагаан бодог үйлдвэрт бичиг хэргийн ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй юм байна. 1953 оноос жолоочоор ажиллаж байгаад 1957 онд мэргэжлийн болж тус үйлдвэртээ 19 жил ажилласан байна. 1953 онд эхнэр дэлгэр Жаваавтай намхаатай гэрснээс 4 охинтой болж аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаад эхнэр намхаа нь 1984 онд хүнд өвчний улмаас насан ууд болсон харамсалтай хүний амьдралын бас нэгэн харамсмаар үйл явдал болсон түүхтэй байна. 1973 онд хонхор буюу төр хурхын сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байгаад 1974 онд 6 сарын 12-нд Сэлэнг аймгийн Хөдөр сумын Тэжээлийн аж ахуйд автын жолоочоор ажиллаж нийтдээ 13 жил Тэжээлийн аж ахуйд ажилласан байна. 1987 онд өндөр насны тэтгэвртэй гарч 1987 оноос одоо хүртэл үр хүүхэд зэнцэр нартайгаа мөн төрөл төрөсөд ахан дүүстэйгээ тус сумандаа энх тунх сайхан амьдарч байгаад та бүхэн харж байна. Энэ сайхан найрын их эзнэр тодрон өнөөдөр их цэнгэл наадмаа хийж байна. Ингээд Баточрогоодаа дахин алга дашралтаар уутнаас удаан жаргалыг хүсье. Чожнимын Баточрыг 5 жилийн гавшгаач ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 100 жилийн амьдаад 2006 онд Монгол улс байгуулагдсны 800 жилийн амьдаад Монгол ардын намын хүндэт Ахмад цол тэмдэг, Монгол ардын намын тусгаар тогтнолын цол тэмдэг, Монгол ардын намын 100 жилийн амьдаад 2017 онд буянтай буурдав цол тэмдгээр 2019 онд Сэлэнг аймгийн Атар 60 жилийн амьдаад Хөдөр Тэжээлийн аж ахуйн 40, 50 жилийн амьдаад тус авт тээврийн 100 жилийн амьдаад онц тээвэрчин цол тэмдэг 2016 онд төрийн дээд алтан гадас одон 2026 онд хөтөлбөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор тус шагнажээ.
ийм сайхан алдаргамын эзэн болсон эгэлгүй хувь заяат эрхэм хүмүүндээ алга ташилтаар дахин баяр хүргэе. Эртний сайхан хотод түмнийгүй тансэг зингэлтэй өргөө хараад ханашгүй хамаг амтны шаргалын үлгий болсон хүдэр тижээдээ аж ахуйн тулгын чулууг тавилцаж байсан эрхэм хүндтэй цоож нэмийн бат очрын маань 100 насны ой маань ийхүү ёслол төгөлдөр үргэлжилж байна. Гавьяа шангал алдар гавьяагаар нь бид багтан суунаа. Энэ хүмүүний өнөр өдгөн байгаад үр хүүхдүүд нь сайн сайхан байгаад дахин халуун алга ташилтаар баяр хүргэцгээгээд энэхүү хүндэтгэлийн тайзнаа эрхэм хүндтэй охтуудын гэр бүлтэй өрн залъя. Халуун додны алга ташилтаар ухтан авцгаая бүгдээрээ. Энэхий хайртай дөрвөн охин маань гэр бүл ханижилтэй болоод олон сайхан зэнцрээ төрүүлээд ийм сайхан өнөр өдгөн аз жаргалтай амжилтын гэсэн болоод өдөр нутгийн хаан болон салбартаа одоо түүчэлэн ажиллаж байгаа энэ сайхан өнөр өдгийн ураг удмыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Ингээд эрхэм хүндэтэй цаашнимын батачрган ураг удмыг танилцуулах хэмээн микрофоноо дунд охин Шимгээ ихтэй шилжүүлье. Хайрт аавынхаа энэ 100 жилийн энэ хиймэр буян хишиг далсан энэ сайхан өдөр өр хүүхдүүдтэйгээ ингээд энэ сайхан хөдөр нутгийн сайхан зон олон та бүхэн хүрэлцэн ирсэн төрөс садан ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн гэгэн сайхан мэндийг хүргэж байна. Сайхан аавынхаа ажилсах хөдөлмөрч нэгт нямба ийм сайхан зан чанаар үргэж бид нар бахархаж тэгээд бид нар сайн явж байгаа энэ хөдөр нутгийн энэ сайхан уул бас бүх энэ сайхан нутагт амьдарч байгаадаа бид маш их бахархдаг аа. Ингээд одоо та бүхэнд өөрсдийнхөө гэр бүлийг танилцуулъя. За манай хамгийн том эгч инхт үе. За инхтэй эгчийн минь хан давг. За давг ахын хүү ган зоргийн эхнэр оюн туяа. За том охин намуна чин зорг цэлмүн. За ингээд манайх юм байгаа. За дараагийнхаа эгчийг танилцуулъя. Инх жаргал. За хань ижлэн даваа нэм. Эгчийн минь хүү Бимбаху. За Бимбаху хүү байна. За Бимбаху маань хүүхдүүдтэйгээ хэлсэн. За Тэрчөө Анууд өнөр заяа охтуудтай байна. За дараачих нь их цэцэг ихч. За миний ингээ 3 дахь их цэцэг байна. За их цэцэг ихч маань 2 хүүхэдтэй. Жаргалмаа дараагийнх нь хүн ан хөлөг. За хөлгөөгийн маань ихмэр янжаа. За эднийх ингээд 2 хүү 2 охинтой. За ингээд хамгийн отх нь одоо би байна. Тэгээд манай гэр бүлийн хүн Содонбаатар. Наша гараач. За том охин Мөнхцэя. За дараагийн хүү маань Мөнх тулга. За Мөнх тулгын эхнэр
Холон миний ах урагшаа гараад. Ааха. За хүү маань Хүүгээ тэнцэг. Миний отгон хүү мөнх хэвдэн. За хүү маань 3 хүү нэг охинтой, 5 нь анх зур. За ингэж. Ястара. За дараагийнх нь миний хүү ястар. Миний нэрийг Дүүлбүлэн гэдэг. Гэрэлт ирээдүй гэрэлт хангаанаар байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. За Батбаажиргаан энэ сайхан инкрит 4 сайхан охин өнөр өдрөн болсон байна. Өнөөдөр өөрсдөө сайхан танилцуулаад бас сандраад ах шиг байна. Ингээд би бас Батбаажиргаахынхаа одоо хамгийн том охин одоо энэ дүүнрээ одоо бүх амьдралын заад зурж өөрөөрөө үлгэрлэж байдаг маш их хөдөлмөрч одоо хөдөлчүүд мэднэ маш их хөдөлмөрч тэгээд нэг намтай даруухан ийм гоё игэлгүй сайхан хүн байдгаа. Тэгээд би энхээ ихчийнхаа бас сэтгэлийн үгийг сонсё. Эрхэм бүндтэй энэ хөдөр нутгийнхаа зан олон дахин дүүстэй одоо аавдаа хандаад энэ сайхан өдөр баярын өдөр сэтгэлийн үгээ хэлэх баха гэж ингэж бодож байна. За сайн байцгаана уу. Одоо өндөр насыг насасан аав Батбаажир аавда одоо маш их баярлж байна. Бид аавынхаа энэ аав ээжийнхээ энэ үйлсийг өргөжлүүлж яваад бид чинь маш их сэтгэл өндөр байна. Тэгээд энэ хөдөр сумынхаа нийт ах トゥ нар байна. Хөдөр сумын ард иргэд байна. Бүгдэд нь эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд аавынх минь энэ өндөр насны нэг өчүүхэн баярыг тэмдэглэж агаад та бүхэндээ маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэнд нь маш их баярлалаа гэж одоо хэлье да. За маш их сандраад 2 хөөрхөн охиноо мартсан байна. Манай цэцгээ эгчи маань том охин Жаргал магийн охин Мишель байна. Тэгээд манай охины охин их их шиглэн. За баярлалаа гэлээ одоо та бүхэндээ зориулаад мөн энэ сайхан найраа хийж байгаа өөдөө зориулаад дээрэс нь одоо манай хөдөр сумын хөгжил цэцгэлтэнд өөрийн сэтгэл зүрх оюун ухаанаа зориулж байдаг ган зэрэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ган зэрэг таныг бас үг хэлэн хэмээн урьж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. Энэ сайхан намрын налгар өдрийн мэндийг төвшүүлье та бүхэндээ. Өндөр насыг насалж байгаа өвгийнхөө ог тэмдэглэхэд алс холоос ирсэн ах дүүс найз нөхд өдрийн зон олон та бүхэндээ маш их баярлалаа. Би өвгийнхөө анхны том ачин тэгээд өвгийнхөө хийж бүтээж явсан үйл явдлыг үргэлжлүүлж тээврийн чиглэлээр голдуу үйл ажиллагаа явуулж ирж байна. Манай компани хөдөр мөглөг компани гэдэг олон улсын тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Европын бүх хотоос Оросын бүх хотоос Станы бүх хотоос одоо ингэ тээвэр хийж Монголда олон улсын тээвэр хийж гүйцэтгэж байна. Өвгийнхаа хийж бүтээж явсан ажлыг үргэлжлүүлж хийж явж байгаадаа маш их баяртай байгаа.
За ганц зүрэг ахтай халуун алга тарчдаар амжилт хүсье. Гэр бүлд нь наад жаргал эрүүлийн хамгийн гэгэн сайхан бүхнийг хүсье. Ингээд одоо дараагийн эрхэм хүндэтэй өвөөдөө зориулж эрхэм хүндэтэй зочдоо зориулж үг хэлнүү хэмээн Содонбаатарын мөнх тулгахтаа микрофоноо шилжүүлье. За мөнх тулгыг аварж байна. За үүний дараа ганц зүргийн нам өнгөж үзэсгэлэнтэй сайхан зэнцэр маань бас өвөөдөө зориулж мэдлэгээ хүргэнэ. За өнөөдөр өвөөгийн маань 100 насны ойд хүрэлцэн ирсэн ахын дус та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. За би бол өвөөгийнхаа одоо хамгийн бага охин болох их чимгийн ууган хүүн байна. За миний өвөө бол бас 100-ыг бүтээлцсэн, 100-ыг түүх үлдээсэн хүмүүс нэг нь байгаамаа. Ачцай 30-40-ууд нь бол өвөөгийнхаа хөдөлмөрт хичээнгүй үнэн шударга зангыг өвлөж авч үр удмаа үлдээж ажил хөдөлмөрөө эрхэлж явдаг. За өвөөдөө 100 насных нь төрсөн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За мөнх тулгахтаа гэлээлаа. За ингээд тайснаа ганц зүргийн намууныгаа урьж байна. Сайн байцгаана уу? Холоос ирсэн зочдтой баярлалаа. За би болохоор Батчуур өвөөгийнхаа хамгийн том 40 гэж явдаг. Хамгийн том охиных нь хүүгийнх нь охин гэж явнаа. За намайг Намуун гэдэг Солонгос улсад суралцаж ажилладаг архитектурын чиглэлээр сурж байгаа. За өвөөдөө 100 насны ойн баярын мэндэ. 100 насны тань их хойд 100 жаргал 100 инээд бэлэгдэж эрүүл их амар амгалан хүсэн өрөө эрхэм бууралтай нь үеийн үедээ эрдэнэ мэд дурсагдан мөнх оршгэ. Happy 100th birthday, Grandpa. Your wisdom, your strength, and kindness will forever inspire generations to come. We are truly honored to be your grandchildren. We love you. 할아버지, 100번째 생신을 진심으로 축하드립니다. 할아버지의 지혜와 사랑 그리고 삶의 가르침을 저희 가족 모두 가장 소중한 보물로 합니다. 오래오래 건강하시고 행복하시기 진심으로 기원합니다. 사랑합니다. Өвөө минь та үеийн үедээ бахархагдах эрхэм буурал байж бидний зүрхэнд мөнхөд гэрэлтэх болтугай. За Батчуур өвөөгийн маань ачцээ 40-30-ууд нэм сайхан оюунлаг салбарт боловсрсон олон сайхан дэлхийн дахны соёлд суралцсан ингэж ажиллаж амьдарч яваагаа та бүхэндээ харууллаа, танилцууллаа, танилцууллаа. Эрхэм хүндэтэй та бүхэндээ дахин аз жаргал эрүүлийн хамгийн гэгэн бүхнийг хүсэн өрөөж байна. Баярлалаа. Эрхэм хүндэтэй та бүхнийг судалдаа тоглохыг урьж байна. 이제는 가보던 결전에 적시가 가보던 어느 공국도에 아직도 그렇게 싶지 않는다. 아직도 쉽지 않지만
юу хүссэн дагаа хүсэж сэтгэлчрэн бүтэд орч удаанаас нэг ярой даа. Энэ их хүмүүний маань буян гişиг бид бүхэнд ашиг болтугай. За ерөөлийн сайхан мундаг хэлсэн эрхэм хүндтэй ахын дүүс та бүхнийг ерөөлийн мундагаа барина уу хэмээн хүсье. Найрамд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдэг өнөөдөр монголчууд бэлгшээдэг эдээний дээж сархад эдийн дээд хадаг хэмээн бэлгшээдэг эхний гунгаа ёс төртөө барья манайхан. үүдэ зэрүүлж энэ сайхан хангаад ишгэлүүлээ. Та бүхэн хамтраа бүгдрээ дууцгаая. Good
Ихээ хормөрт толгой шээсэй дэдэг наран асарч өргсөн уусаа тэдэгдэг ухаатаа минутна хөтрөд Хайргийн эсчээр ая тавилгүй дэлгэр зам айчин эсчээр очиж чадгүй өдөр нөгөө нутагт хүрсэн ирсэн та бүгдээ цоож намаа өгтэй батжээ 100 насны баярын мэндийг өргөн бишүүлээ. Өдөөгээ 100 жилиг түүхийг бүтээцэж өдөр сумын толгын чулууг үеийн ахмадууд алман хаагч найс нөхдөдгөө мөр зэрэг өдөр дунгуй нутгийг мэн хөгжүүлэхэд залуу насаа зориулан ажилласан Батчаргаа танд өдөр нутгийн нийт ард ирдийнхаа өмнөөс болон засаг даргын намын газрын хамт олонныхоо өмнөөс танд төсөн өдрийн эндээ өргөн дэвшүүлж 100 насаж удаан жаргараа гэж таньдаа бас сайн сайхны хүсье өрөё. Аавынхаа 100 насны ойг тэмдэглэж та бүхэнтэйгээ өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байна. Тэгээд том овныхын зүгээс аавдаа өчиг хүмүүдэтгэл үзүүлж дурсгалын бэлэг гардуулахдаа 100 насад 6-та таяг тулаарай гэд аавдаа таягийг өчигөн зүйлээ хамт бэлгэлж байна. Манхи
Өөдөө 100 насны он баярын мэнд хүргэе. Эрүүл их урт удаан настаараа. 100 нас өөдөө баярын мэнд хүргэе. За баярын мэнд хүргэе өөдөө 100 нас хүрж байгаад нь баярын мэнд хүргэе. За аав минь 100 насны маш сайхан өргөн төгөр сайхан болж байна. За үүнд хүрсэн ирсэн ах トゥ төрөг төрөсөд ажлын хамт олон, ангийн хамт олон, засаг даргын хамгаалын газар ахмадын хороо гаражийн хамт олон болон бусад найз нөхөд маш их баярлж байна. Тэгээд энэ их баяр наадмын өргөн төгөр болоход санаа би сэтгэлээрээ дэмжсэн бүх хүмүүст бүгд маш их баярлж байна. Тэгээд одоо энэ сайхан 100 насны баяр гэдэг одоо их баяр хэмжүүлэх баяр юм байна. Тэгээд ахтай хамт олондоо ер нь тэгээд эргэж ууцсан үзийтэй сайхан өргөн дэвшүүлье. Бид хүрэлцэн ирсэн ах дүүстэй баярлалаа. Дахин уулзахын ерөөл баярлалаа.